Тэгэл ингээд идчих. Баримттай шүлвэл ёстой эртний хоол баха тий. Юу нь эртний хоол шүү дээ. Манай Монголын бол ер нь өстой чинхэн уламжлагдаж ирсэн. Одоо сүүлийн үед харин одоо ер нь хурдаад шүү дээ. Хийдэг хүн баг л. Завсайч байхгүй шүү дээ. Ингээд хутгаадах юм уу? Гээл хутгана, буцалт нь хутгана. Тэгэхээр эн чинь аюулгүй гоё нөө гэсэн гоё юу болно шүү дээ. Одоо энэ чи манай аймгийн өстө нэг ганц урдаа ярьдаг гоё улаан алга амралтын аршин сувил гэж байгаа шүү дээ. Энэ жамц хууга гэж одоо анх байгуулсан. Энэ чинь одоо дэх үед чинь нэгдэл дундын амралтын газар гэж байсан байхаа. Одоо энэ чинь улаан хаалга гэдэг чи яг энэ газрын нэр байна үү те? Тийм улаан алга аршин сувил гэдэг. Улаан хаалга гэж нэрсэн юм бол тоо тий. Энэ одоо ерөөсөө энэ ам улаан хаалга байсан. Үүд нь одоо үнэхээр сайхан гайхалтай байгаа ч тийм. Нэг л нэг сайхан одоо энэ айгу олон төрлийн аршаан байгаад байна уу? Маш олон төрлийн аршаан байна. Халуун аршаан байт юм. Халуун аршаан дан зүрээр уудаг аршаанууд байна. Уудаг аршаанууд зөндөө байгаа. Цагаан тан, ногоон тан гэл тэгэл одоо наан бөөр зүрх ерөөсөө байхгүй аршаан гэж байхгүй шүү дээ чи. Хайрхнууд ихтэй. Лавхан аймгийн Алдархан сумын нутагт байна уу? Одоо тийм байх. Тийм байх тий. Энэ хамгийн гол нь жоохон гурил хийдэг нөгөө жоохон өтгөрч өгдөг байхгүй. Аха, тийм байна тий. Тийм. Ваа. Тэгээ ийм гоё юм. Түн ийм гоё юм. Бор шилттэй болтго юм шүү дээ. Ваа. Нэс зүтгэе хийж болно шүү дээ бас. Жоохон юугаа яагаад. Ярамцгаа жоохон ахиухан шиг хийгээд. Тэр гоё юм аа. Хүүхдүүд бол ингээл хийгээд өгөхөд. Хүүхдээсээ хацранд нь цусараа л унтаадаг шүү дээ. Өнөөдөр шиг юм байна. Тэр яг тоол. Тэгээ сонгоно ингээ бас ингээ сүүлд нь яг гарахынхаа өмнө хийчих тийм. Гоё юм биш бас.